Зорчигч Тээвэр 3 орон нутгийн өмчөд аж ахуйн тооцоод үйлдвэрийн газар нь 1965 оноос гадаад мэргэжилтнүүдэд үйлчлэх автобазаар 1991 оноос автобус 3 нэртэйгээр нийтийн тээврийн үйлчилгээг үзүүлж нэгэн жарны түүхийг бичсэн хамт олон юм. За манай байгууллагын хөдөлгөөн үндсэндээ 2025 оны 2 дугаар сарын хотын даргын захирамжаар нийтдээ 599 ажилтнтай ажиллах ёстойгоор бүтцээ ингэж баталгуулж ажиллаж байгаа. Үүнээс одоогийн байдлаар бид 520 ажилтнтайгаар үйл ажиллагаа явуулж байна. 2020 оны 11 дугаар сарын 27-нд энэ байгууллагт томилогдож ирсэн. За энэ цаг хугацаанаас одоо ингээд үйл ажиллагаа энэ хамт олонтойгоо ажиллаад тавдах жилтэй болж байна. За анх ажил хүлээж авахд бол ер нь бол 2020, 2021, 2022 онууд бол ер нь бол ганцхан манай байгууллага гэлтгүүгээр нийтийн тээврийн салбарын хэмжээнд үнэлтэнд орсон маш их хүнд хэцүү цаг байсан. За хамгийн сүүлд гэхэд 2009 оны 400 дэв автобусны парк шинжилтээс хойш дөрвтойхон парк шинжилт хийгээгүй. За байгууллагын хувьд бол одоо 20 оны сүүлээр ажиллах нийтдээ 50 орчим өдөрт 50 орчим гаралтыг гаргадаг. Тэрнээс одоо өдрөл тэмдэглэхтэй маш олон автобуснуудтай байсан. За одоогийн байдлаар бол ажилчдын тоо ер нь бол 2 дахин үржигдсэн. Хүчин чадал 3 дахин нэмэгдсэн байна. За манай өнөөдрийн одоо үндсэн одоо хөдлөх бүрэлдэхүүн бол 152 нийтийн тээврийн автобустай. Мөн дээрээс нь 9 ширхэг одоо сургуулийн автобустай ингээд 161 автобустай үйл ажиллагаа явуулж байна. Өдрөөс өдөрт өргөжин тэлж, өнөр олуула болон хөгжиж байгаа нийслэл хотын иргэдэд бүтээмжтэй, аюулгүй нийтийн тээврийн үйлчилгээг үзүүлэхийн тулд жилээс жилд амжилттай ахиулан үйл ажиллагаагаа чанаржуулж, өнөөдрийн байдлаар 520 ажилтан 5 хилтэст ажиллаж 152 автобус, 9 сургуулийн автобусаас бүрэлдэн үйл ажиллагаагаа явуулж байна. За байгууллага бол үндсэн 5 хилцтэй. Техник, технологи хилцс, санхүү бүртгэлийн хилцс, дотоод хяналт шалгалтын хилцс, захиргаа удирдлага, хүний нөөцийн хилцс, мөн дээрээс нь тээврийн үйлчлэгээний хилцс гэсэн ийм 5 хилцтэй үйл ажиллагаа явуулж байна. Нийт ажилчдын дийлэнх нь буюу бараг 400 орчим ажилтан зөвхөн тээврийн үйлчлэгээний хилцс ажиллаж байна. Тээврийн үйлчлэгээний хилцс маань бол ерөнхийдөө манай байгууллагын үндсэн одоо нарийн мэргэжлийн хилцс гэж хэлж болно. За хүмүүсээ тээвэрлэн. За манай хилцс нэг 384 инженер техникийн ажилтан болон жолооч нар харьяалагдаж ажилладаг. За 151 жолооч ажиллаж байна. Долоонбаатар нийслэл хотдоо ажлын өдрүүдээр 134 гаралтыг, амралтын өдрүүдээр 109 гаралтыг ингээд гарган ажилладаг юм. Байгууллагынхаа бас гол хилцс болоод ингээд явж байгаа. Манай дотоод хяналт шалгалтын хилцс маань одоогоор 16 хүний бүрэлдэхүүнтэй. За хяналтын ажилтан, хяналтын оператор, шалгагч гэсэн уран нийстэн дээр 16 ажилтдаг байгаа. За дотоод хяналт шалгалтын хилцс маань байгууллагын дотоод хяналт шалгалтыг хийдэг, мөн камерын системийг хариуцаж шугамд шалгалтын үйлчилгээг үзүүлдэг байгаа. Техник, технологийн хилцс нь нийт 66 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа. За манай хилцсийн гол чиг үүрэг нь бол байгууллагаа нийт хөдлөх бүрэлдэхүүний техникийн бэлэн байдлыг хангах, тээврийн хэрэгслийн найдвартай ажиллагааг хангах, за мөн барилга байгууламжийн дэд үтсийн болон дулаан цахилгаан эрчим хүчний асуудлыг одоо 100% найдвартай байлгаж ажиллах юм үндсэн зорилготой. Манайх дотроо ерөнхий механик засварын хэсэг 2 хэсэг байгаа. За засварын хэсэг маань ерөнхийдөө автобусны засвар үйлчлэгээ техник үйлчлэгээ хийдэг. Нийт 24 засварчин 2 инженертэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа. Манай санхүү бүртгэлийн хилцс нийт 17 ажилчтайгаар үйл ажиллагаа явуулж байна. 2021 онд бол намайг анх ажиллахад бол манай төрч тээвэр 3 нь бол нэлээд өөртөө нийгэм дадлын одоо өөрчлөлт 25 тэрбум бусд байгууллагын үр төлбөргээд нийт өртөөсөн. 2021 оны санхүүгийн тайлангаар бол манайх 2 тэрбум төгрөгийн алдагдaltaй ажиллаад санхүүгийн тайлан гарч ирсэн бол одоо сүүлийн 22, 23, 24 оноос манайх
3 жил дараалан ашигтай ажилласан байна. 2020 оны 11 сард ажил хүлээж авахад нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор хуучин одоо циркийн чанга хурдтал буюу нарны замын зам дагуу хотын Аз зэрэглэлийн бүсд байсан одоо манай хуучин байрны одоо ховжлох шийдвэр гарсан байсан. Бид хүн одоо зориултын автобус бааз байхгүй мөн дээрээс нь Хөгжлийн банкны 26 тэрбум төгрөгийн өр төлш шатхуун сэлбэг хэрэгсэлгээд бусад өр нийлээд ингээд 32 тэрбум төгрөгийн өртөө байгууллага анх хүлээж авсан. Өнөөдрийн байдлаар бол бүх одоо өрөө дарж дуусаад сүүлийн 3 жил одоо байгууллага маань ашигтай ажиллаж эхэлсэн. Мөн ажилчдын зайлын мөн үеийн одоо 5 жилийн өмнөхтэй харьцуулахад 2.5-аас 3 за зарим баг тушаалын албан тушаалтнууд бүр 3.5 дахин нэмэгдүүлсэн ийм нөхцөл байдалтайгаар байгаа. Өдөртөө 134 автобус Улаанбаатар хотын хэмжээнд иргэдэд үйлчилж, нийслэл хотын иргэдийн ая тухтай амгалан зорчиж ажилдаа гэртээ харах замыг нь залгуулах буянтай үйлсэд зүтгэж байна. Байгууллагын 32 тэрбум төгрөгийн өрийг сүүлийн 3 жилийн хугацаанд бүрэн барагдуулж, байгууллага болон нийслэл хотын дэмжлэгээр хүний нөөцийн асуудлаа шийдэж, ажилчдыг өсөн дэвших боломжоор хангаж, ажиллах орчин нөхцөлийг цаг ямагт сайжруулан, нийтийн тээвэр хэмээх өндөр хариуцлагатай албанд бие сэтгэлээ зориулан яваа тээвэрчид хамт олонныхон сэтгэлийн галыг бадрааж байгаа байгууллага юм. 5 жилийн өмнө стандартын байргүй түрээсийн байранд маш хүндрэлтэй нөхцөл байдалд одоо үйл ажиллагаа явуулж ирсэн бол одоо энэ тахилтын өөрийн байрандаар нүүж ирээд жил орчим болж байна. Барилга байгууламж маань 80 гаруй хувийн гүйцэтгэлтэй байгаа ч гэсэн бид өөрсдөө одоо нүүж ирснийхаа хүчинд бас олон нөгөө тендер шалгасан компаниудаа шахаж шаардаж ажиллаж байгаа учраас барилгын ажлууд маань урагштай явж байгаа. Ажилчдын маань одоо ажиллах орчин ч гэсэн би сайжирсан үзэж байгаа. Байгууллагын зүгээс бол за мөн дээрээс нь нийслэл хотоос цалин мөнгө нэмж нийгмийн баталгааг нь сайжруулсан учраас жолооч хангалттай болсон. Мөн дээрээс нь инженер техникийн ажилчдын маань цалин бас нэмэгдсэн. Тэр утгаараа бол ерөнхийдөө жолооч нарын инженер техникийн ажилчдын хүний нөөц бүрдэлт бол дажгүй болсон. За баруун салаанд байхад манайх бас 100 гаралттай байсан. За одоо манай байгууллагын хувьд 134 гаралтыг өдөрт гаргаж байгаа. Хотор дүүргийн 3 дугаар орооноос одоо баруун талаараа нүүхтэй бол нийт тээврийн хэрэгслийнхаа 20 орчим хувийн одоо эвдрийнхий зогссон. Тэр тээврийн хэрэгслүүдээ бол чирч аваач одоо баруун талаанд байрлуулж засвар үйлчилгээгээ нэмж хийх цаашаа одоо сэлбгийн эснийхэн дараа засварыг хийгээд гаргах ийм ажлуудыг хийж исэн болов. За парк шинжилт хийгдээд бас нааша 24 онд нүүж ирэхдээ бид нэг ширхэгч одоо тээврийн хэрэгслийг чирхгүйгээр буюу бүх тээврийн хэрэгсэл 100% одоо ингээд хөдөлгөөнд оролцож ирсэн. Нэг ийм давуу тал бас нэг бахархаж хэлэх зүйл байд юм аа. Тэгээд энэ дээр бол бид нар ямар нэгэн байдлаар машин чирч ирээгүй бүх тээврийн хэрэгсэл өөрөө хөдөөрөө гэсэн гэдэг юм аа. 2021 онд одоо Хөгжлийн банктай хамтраад цахилгаан автобусны төсөл манай байгууллага хэрэгжүүлсэн байгаа. За ингээд нийтдээ 46 цахилгаан автобусыг жил гарны хугацаанд оруулж ирсэн байгаа. За 2021 оны 6 сард нэг давхар 36 ширхэг цахилгаан автобусыг амжилттай оруулж төслөө хэрэгжүүлсэн. За 2022 оны 5 сард 10 ширхэг 2 давхар автобусыг одоо оруулж ирсэн байгаа. Монголын анхны 2 давхар автобусыг автобусны төслийг хэрэгжүүлсэн байгууллага бол манайх байгаа. За 2024 оны нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр байгаль орчинд ихтэй цахилгаан автобусыг одоо нэг дор төвлөрүүлэх ийм нийслэлийн иргэдийн хурлын тогтоол хотын даргын захирамж гарсан. Үүнтэй холбогдуулаад нийтдээ 46 цахилгаан автобусыг хуучнаар бидний ярьж занснаар нөгөө цахилгаан тээвэр буюу одоогийн нэршлэр нь зорчих тээвэр хоёрт бид бүхэн хүлээлгэж өгсөн байгаа. Хоёрдугаар баазад хүлээлгэж өгсөн ч гэсэн 46 цахилгаан автобусныхаа одоо нийлбэр одоо үнийн дүн Хөгжлийн банкнаас зээлсэн өрийн төлбөрийн нийтдээ 95%-ийг нь одоо төлж барагдуулаад тэгээ хоёрдугаар баазад хүлээлгэж өгсөн байгаа.
ерөөсөө хэмнэлт буюу одоо бид нар өөрсдөөс шалтгааллах бодит хэмнэлтүүдийг хийхийг их зорж ажилласан. За ажилчдад ямар нэгэн байдлаар одоо оновчтой цагийн менежментээр нь одоо салингийн урамшуулах, сайн ажилласан хүнд үр дүнтэй одоо урамшуулах, тааруу ажилласан хүмүүст нь сахилгын хариуцлагыг нэгсэндээ санхүүгийн сахилга хотыг одоо шанд сагсан гэж ойлгож байна. Энэ байгууллагууд миний хоёр дахь гэр амьдралынхаа одоо тодорхой хэдэн жил үгүй одоо 23 жилийг ер нь бол энэ автобустай нийтийн дэвтэй холбоод ингээд дэвхэрч байна. Миний анх хахад бол айгүй өөртөө тэгээ яг өөртөө зээлтэй. Тэгээ миний хувьд бол бас нэг дөнгөж 30-тай байсан уу да. Тэгэхэд айгүй чанга санагдчихсан. Тэгээ дансаа маань айгүй хаадаг. Тэгээл савл хийвэл шүүж дөрөвсөн гэдэг данс хаачдаг. Тэгээл дансаа хаагаал шүүхэд өдрөлөө ч юм уу гүйдэг байсан. Тэгээ ямар ч юм миний нэг дотроо би нэг амар зориг тавьсан. За энэ компани ямар ч юм би нэг төрөж болтгой баригтай ажиллах гэдэг зориг тавиад тэгээд яг ажиллаж байсан. Ер нь бол зорч тээвэр 3 гэдэг нэр бол 18 оны 8 сард үүссэн нэр. За энэс өмнө бол автобус 3 гэж явдаг байсан. Манайх 20 онд бас нэг үйл явдал болсон юу вэ гэхээр Улаанбаатар дүүргийн одоо манай өөрөө өмчлөлийн байр байсан. Тэр маань дуудлагуудаа баригдаад Камбр гэдэг компани дуудлагуудаараа худалдаж авсан. Одоо танай энэ байрыг сулж өгөө шаардлагатай гэдэг бичиг одоо удаадараа ирүүлээд бид бас тэнд одоо нөөхгүй байх ямар арга байдгийг одоо бүх зүйлийг туршиж хэрэгжүүлж үзсэн, үйлдвэрчнээс ашиглаж үзсэн. Яг ингээд ажил хийгээд сууж явахдаа хажуунаас сквадрын молдох одоо хамт зөндөөд орчих жишээтэй. Энэ хүү байдалтай байсан. Тэгээд дээрээс нь манайх чинь цахилгаан автобусаар яг баг шинжилгээ хийсэн байсан. Түрээсийн байр хайхад аюул хэмжээтэй байсан. Яагаад гэхээр гараж нь байвал офис нь байхгүй, офис нь байхаараа гараж байхгүй. За офис гараж байх эрчим хүч нь байхгүй. Зөвхөн цахилгаан автобусны 380-аар зэмлэгдэх биш. Нэг 380 одоо тогтоо байлаа тэрийгээ шийдэх маш өндөр хэмжээний трансформатор тавьсан байх шаардлагатай. Тийм газруудыг хайж иж баруун салаанд буюу бицүү гэдэг юм тохиолдсоож тэднийхээр одоо эрчим хүчнийхэн дээр оног хэмжүүд буюу 2000 та тийм трансформатор тавьж иж бид одоо тийм очиж үйл ажиллагаа явуулж харин 3 жил байсан. За нөхцөл бол ерөнхийдөө хүнд байсан. Хэдийгээр одоо би хүнд байлаа гэдэг одоо ямар одоо шантартай биш. Үүдийг давж туулж ирсэн. Бид яг нэг сэтгэлээр явж ирсэн. Тэр манай байгууллагын очсон газар бол олон тооны автобус одоо явах боломжгүй бас тийм гөрсний одоо устдаа тийм газар байсан. Автобус цөмрөх, суух, газар цөмрөөд ус гарчих ийм асуудал үүндээ гардаг гэсэн. Тэр доолнд одоо хаваагаар шараа авчрал гэрчлэл басгаал ингэж үтгэхэд бас нэг 3 жилийн өнгөрөөд 24 оны 8 сарын 1-нд гэхэд бол яг баазыг бол бүх бүртгэн 7 сарын 31-ний өдөр дуусгаж авчирсан. За энэ хэснээс хойш бол арай л одоо нөгөө орчин сайжирчаад бас нэг ажил хийгээд дөхөнтэй болсон. Тэгээд нэг гараж ашиглалтанд ороод гэсэн бүтээгэн хэрэгслээ. Улаан засалд оруулцдаг. Ажилчид маань одоо цэвэрхэн авсаалх өрөөтэй засал ажилчид маань орой явахдаа бас халуусанд ороод явчихдаг. Ингээд бол нөхцөл байдал ерөнхийдөө хуваар ярих юм бол 60-аас 70% одоо дээшилсэн байж байгаа. Сүүлийн 3 жилийн дотор ажилчдын цалин хөлс 3 дахин нэмэгдэж, байгууллагын хүчин чадалж 3 дахин нэмэгдсэн нь энэхүү байгууллагын жилээс жилд өсөн дэвшиж, өргөжин дэвжиж буй амжилт бүтээлийг нотлон харуулж байгаа багтам ололт амжилтаар дүүрэн шинэ оноо угтан авч байна. Хотын удирдлагуудаас ер нь нийтийн тээврийн салбарт онцгой анхаарал хандуулж байгаа. Тэгэхээр яг бидний төвшөнд бол одоо манай байгууллагын хэмжээнд 152 одоо тээврийн хөдлөх бүрэлдэхүүнээс бүгдээрээ одоо ер нь шинэ хамгийн одоо хучин 2023 онд орж ирсэн ийм бүрэлдэхүүнүүд байгаа. Тийм учраас ойрын одоо 7-8 жилдээ бол одоо бид ямар нэгэн одоо өдрөлийн хүндрэл бэрхшээл байхгүйгээр одоо цаашдаа нэгдүгээр зорж ажиллахыг хичээж байна. Хоёрдугаар тэгвэл бүх төрлийн ухаалаг системүүдээр нийтийн тээврийн онцгойч холбогдож байгаа тавхан гэж байгаа. Бүх банкны карта уншуулаад одоо зорчих боломж нь хүртэл
нэгдэж байгаа. Мөн дээрээс нь одоо хяналтын системүүд одоо маш сайжирсан. Бүх автобуснууд одоо онлайн камертай болсон. Энэгээр бол одоо иргэд одоо эд зүйлээ хулгаад алтхаас сэргэмжлэхтэй. Мөн дээрээс нь одоо ажилчид бэлэн мөнгө өөртөө шамжигдуулж авах, ямар нэгэн хэрэг зөрчил гарах энэ бүх үйлдэл дээр одоо бид онцгой анхаарч ажиллаж байна. 4-5 жилийн хугацаанд бол нийтийн тээврийг төдийгүйгээр Улаанбаатар хотын одоо төвжирлийг бууруулах энэ гол зорилгыг хүргэмжүүл төгөлдөржүүлэхээр бас олон ажлууд хийж байгааг та бүхэн мэдж байгаа. Зөвхөн нэгдүгээр нэгнээр одоо автобус зорчих боломжийг бүрдүүлэхийн тулд бид нар хотын захиргаа болон одоо замын тээврийн цагдаагийн албатай хамтарч ажиллаж байгаа. Хүмүүсээ удирдлагын багийн зүгээс дэмжиж ажиллаж дээшээ мэрж хичмаар дэвшихэд маш их тусаж дэмждэг байгаа. Тэрний жишээнүүд нь бол засварчид байна. Мөн өөрийн миний бие мэдээлэл технологийн инженер байж одоо дотоодын хяналтын хэлтсийн дараагаар ингээд ажиллаж байна. Инженер техникийн ажилчид жолооч нар маань ч гэсэн ерөнхийдөө дэвшээд ажиллах боломжтой. Дээрээс нь бас жолооч нар болон инженер техникийн ажилчдыг яг энэ тээврийн салбарын чиглэлээр сурж байгаа энэ тохиолдолд сургалтын төлбөрийг бас манай байгууллагаас даргын зөвлөлийн удирдлагын шийдвэрээр бас олгож явж байгаа. Мөн дээрээс нь ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэхийн тулд бас Монгол иргэнийг мөн буцалтгүй тусламжийг, байрны урьдчилгаа гэх зэргийг бол маш олноор нь шийдсэн. Нийтийн тээврийн салбарын хэмжээнд урамжлалын тэмцээн гэж бас болдог. Тэрэн дээр бас авраг болцсон явж байгаа. Байгууллага маань бас олон тэрбумын өрийн дарамт, мөн дээрээс нь барилга байгууламжийн хүндрэлтэй нөхцөл байдлууд дээр олон жил байсан бол сүүлийн 3 жил одоо байгууллага маань өр өгөөчтэй ажиллаад ажилтны нийгмийн асуудал анхаарал, мөн дээрээс нь байгууллага ашигтай ажиллаад нийслэлийн төрийн санд, нийслэлийн өмчийн харилцааны газарт бид нэр гэрээнд заагдсан өөрийнхөө нөгөө ногдол ашиг төвлөрүүлээд эхэлсэн гэдгийг та бүхэнд хэлэхэд таатай байна. Хүнд хэцүү цаг үед бас хамт ажиллаж ирсэн нийт одоо энэ тээврийн салбарын хамт олонд бас баярлалаа гэж хэлмээр байна. Яг одоо бид нар бол одоо дарга цэрэг гэлтгүүгээр бүгд шантраад одоо зориултын бааз байхгүй, зориултын гараж байхгүй, одоо зориултын офис байхгүй, яг бүгд шантраад ер нь бол ингээд ажлаа орхиод явах нь яваад ер нь ингээд байгууллага нэлээд хүндрэлтэй хэцүү үед бол одоо том ажлын арга гарсан. Одоогоор бол бид нэр одоо үндсэн хүнд асуудлууд одоо дууссан. Тэгэхээр яг энэ хүнд хэцүү цаг үед хамт байсан тээврийн салбарын одоо хамт олондоо тэр дундаа зочд тээвэр 3-ын бүх ажилтан хамт олондоо бас баярлаж талархаж байгаа илэрхийлье. Одоо цаашдаа бол бид он жилүүд бол одоо хөгжил, зорилт, за мөн дээрээс нь одоо олон шин санаа төвшүүлсэн юм он жилүүд байх болно гэж ингэж хэлмээр байна.